Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө хэлэлцэж байгаа дээр ажилтны эрсдэлгийн яамнаас ашигт малтмлын тухай хуулитай холбоотой тодруулах авах хэрэгтэй байна. Туваансаад байхгүй байгаа хэдий ч ажлын хэсэгтэйгээ холбогдох гишүүд хариулвал их сайн байна. Тэгэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд ажилтны эрсдэлгийн салбарын ажлуудаас дурдгдсан ажлуудаас дурдвал 3.5 дээр өндөр технологийн түүхийг хэдүүлэх газрын уур элементийн хайгуул эрхлэн ажлыг эрчимжүүлнэ. За судалгааг ер нь эрчимжүүлнэ, хайгуулын ажлыг өргөжүүлнэ, геологийн нөөцийг нэмэгдүүлнэ, ашигт малтмлын хайгуулал ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлнэ. За тэгээ янз бүрийн металлуудыг дурдаад ашигт малтмлын эрүүл мэндийн ажлыг мөн эрчимжүүлнэ. Холбогдох хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. За эрс соёлын салбарт химэл өндөр технологиг нэвтрүүлнэ гэдэг. Ер нь бол эдгээр дээрхийн төлөвлөгөөний тусгай ажлууд хэрэгжихийн тулд ашигт малтмлын тухай хуулийн хэрэгжилт мэдээж шаардлагдан шалтгаална. За одоогийн өвчин төгөл рүү ашигт малтмлын тухай хууль бол 2006 онд шинжлэгдсэн найруулагцсанаар өнөөдөр өвчин төгөл рүү үйлчилж байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэл 2025 он хүртэл нэмэлт байдлаар, өөрчлөлт байдлаар бусад хуудлыг дагаад 350 давс нэмэлт өөрчлөлтүүд ороод анхны үзэл баримтлалаа баримталтаа нийцэхгүй байна гэсэн ийм дүгнэлттэй хууль байгаа. За мөн эрс соёлын салбарын болохоор ашигт малтмлын тухай хууль 2006 онд батлагдсан байдлаараа зарим агуулгууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ер нь хаалттай болж байна. Ер нь хайгуул хийхэд төвөгтэй болж байна гэсэн байдлаар янз бүрийн баримтуудыг дэлгэдэг болсон. Тэгээ нээлттэй ярилцаж ч байгаа. Тэгэхээр ашигт малтмлын тухай хуулийг бол сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд туссан ажлууд ер нь хэрэгжихээр байна уу? Яг өнөөдрийн ашигт малтмлын тухай хуулиараа. За хэрвээ энэ хуулинд өөрчлөлтийг оруулъя гэх юм бол одоо энэ хаврын чуулганаар бол нь оруулж ирвэл амжих юм шиг. Гэхдээ одоо хугацаагаа бодоод үзэхээр хэрвээ ашигт малтмлын тухай хуулийг оруулж ирэх гэх юм бол төсөвтэй холбоотой асуудал хөндөж байгаа тохиолдолд хууль тогтоомжийн тухай хуулиараа 60 хоног хилцүүлэх ёстой. Тэгэхээр чинь хаврын чуулганд өргөн барьж амжихгүй, хилцэж амжихгүй юм шиг ийм төр зурагтай ах юм. Тэгэхээр ажилтны эрс соёлын яамныхан ер нь ямар төлөвлөгөө гаргаж байна? Энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгай ажлуудаа хийхийн тулд ер нь ямар ажлуудыг хийхээр одоо төлөвлөж ажиллаж байна вэ? Энэ дээр тодруулга авъя. За 3 номерын микрофоноос хариулъя. За уян гишүүний асуултанд хариулъя. Ажилтны эрс соёлын яам Намчинсруу эрс соёлын бодлогын газрын дээр. За уян гишүүнтэй санал нэг байна. Уян гишүү өөрөө манай дэд сайдаар ажиллаж ирсэн хүний хувьд бол ашигт малтмлын хуулийн ажил хэсэг шинжилсэн найруулгын төслийг боловсруулах ажил хэсэгтэр бол өөрөө гайбрын оролцож ирсэн хүний хувьд бол хуулийн нөхцөл байдал бол ямар байгаа вэ? Өнөөгийн түвшинд ямар байгаа вэ гэдгийг бол сайн мэдж байгаа бох. За зүгээр улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажил хэсэгтэр бол манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар хасан дэд ажил хэсэг байгуулагдаад хуулийн төслийнхөө үзэл баримтлал за хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагын асуудлуудыг бол танилцуулаад явж байгаа. За энэ 7 хоногт амжуулаад хуулийн төслөө их хурлын гишүүдэд танилцуулсан хөлбөр дээр бас авах тодорхой түвшинд ахиж ажиллаад хуулийн төсөл дээр их хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаад энэ 7 хоногт бол ажлын хэсэгт хургуулнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа.